Сайн байцгаана уу? Бэлгүүн тулга авто сургуулиас жолоодлогын дадлагын сурал хичээлийг төлөвлөж байна. Энэ удаагийн хичээлийн сэдэв нь зохицуулдаг уулзвар нэвтрэх. За гэрэл ба зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоож байгаа уулзварыг зохицуулдаг уулзвар гинэ. За зохицуулдаг уулзвар мөн эсхийг гэрлэн дохио зохицуулагч байна уу гэдгээр нь биш, гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дарааллыг тогтоож байна уу үгүй юу гэдгээр нь тодорхойлох ёстой. Жолооч уулзвараар баруун зүүн гар дэш эргэхдээ явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа явган зорчигчд болон ундаг дугуйн замаар дугуйчинд зам тавьж өгнө. Зохицуулдаг уулзвараар нэвтрэхдээ жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзвартаа ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой. За жолооч нь ногоон гэрлээр чигээрээ буюу баруун гар тийш эргэхдээ өөдөөс зүүн гар тийшээ буюу буцаж эргэж байгаа тээврийн хэрэгслээс төрүүлж нэвтрэх хэрэгтэй. За жолооч нь зөвшөөрсөн гэрэл дохиогоор буцаж эргэхдээ уулзварынхаа тэн хагас руу ороод өөдөөс чигээрээ болон баруун гар тийшээ явж байгаа тээврийн хэрэгсэлдээ зам тавьж өгсөний дараа буцаж эргэх үйлдэлээ дуусгана. За жолооч нь зөвшөөрсөн гэрэл дохиогоор уулзвар нэвтрэхдээ дарааллын тэмдгээс бусад тэмдэглийн заалтыг заавал баримтлах ёстой. За зохицуулдаг уулзвар дээр дарааллын тэмдгийн заалтыг баримтлахгүй. Өнөөдрийн хичээл үүгээр дуслаа. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.